За тэгшүүн зүгт гурвуулжны. Нэг кат нь 8, нөгөө катт нь 15. Бол энэ гурвуулжинд багтсан тойргийн радиусыг олоо гэж байна нарыг. За тэгвэл энэ гурвуулжинд багтсан тойргийн радиус нь болохоор ашиглаж гурвуулжны талбайг олохдоо S тэнцүү гурвуулжны 3 талыг хооронд нэмээд 2 туваагаад жижиг араар үржүүлж олдог. За тэгвэл одоо энд гурвуулжны гипнозын уртыг олё хэдүүлээ. X гэчээ тэгвэл Pythagorean theorem бичв. За тэгвэл x-ийн квадрат нь тэнцүү 8-ын квадратаар нэмдэг нь 15-ын квадрат. За ингээ x квадрат тэнцүү 64 дээр нэмдэг нь 225 буюу x квадрат тэнцүү 289 гээд 2 талаас нь язгуур авчихвал x тэнцүү 17 гарна гэсэн. За гурвуулжны 3 тал мэдэгдэж байна. За одоо хэдүүлээ энэ гурвуулжныхаа талбайг олъё S. Тэгш өнцгт гурвуулжны талбайг каттуудын хооронд нь үржүүлээд 2 туудаг. Ингээд энд биднэрт талбай нь 60 гарч ирлээ гэсэн. За тэгвэл жижиг R-ыг олохын тулд бид нар энэ хэсгийг олъё. Энэ гэдэг маань бидрийнхаар хагас периметр жижиг P-гээр тэмдэглэдэг. Тэгвэл 8 дээр нэмэх нь за энэ томьёог өөрөөр жижиг P-г үрждэг нь R гэж бичиж болдог гэсэн. За 8 дээр нэмэх нь 15, нэмэх нь 17, хуваах нь 2. За ингээд 40-ыг хуваах нь 2 буюу тэнцүү 20 гарна гэсэн. За тэгвэл энэ томьёоноос хэдүүлээ S тэнцүү P-г үрждэг нь R байдаг юм бол R тэнцүү S-ийг хуваах нь P болно гэсэн. За энэ дээрээс тэгвэл энэ томьёог ашиглаад R-ыг олчих юм бол R тэнцүү 60-ыг хуваах нь 20 гэсэн. Гурвуулжны талбай маань 60 ингээд R нь 3 байна аа. За 32 дугаар бодлого 31-т яг ижлэхнээр бодоо. За 31 дугаар бодлоготой ижлэх юм байна. За энэ ч гэсэн яасан. 31 дугаар бодлоготой ижлэх. За энэ ч гэсэн бас 31 дугаар бодлоготой ижлэх.